За бүгдээрээ сайн байцгаана уу? Хэдүүлээ өнөөдөр үнгөө сургалтынхаа хүрээнд автотюны талаар багахан хичээлийг үзэх болон за муу автотюн ашиглан хоолойнд хэрхэн өөрчлөлт оруулсныг хэдүүлээ хамтдаа үзэх болно. За тэгээд автотюны хувьд болох дээр хоолойнд ашиглаж болох нэлээд олон төрөл байдаг. Жишээ нь тэр дундаас нийтдээ ямар ч тач би сургалтын дээр автотюн хийх талаар 4-5 арга болон тэдний тусдангийнх нь ялгаа болон аль нь сайн зүгээр байдаг талаар ярьж өгнө. За өнөөдрийн энэ үнэгүй хичээлийн хүрээнд хэдүүлээ нэг ширхэг автотюн ашиглан энэ дууг ямар болсныг хамтдаа үзцгээе. За ямар ч тач би даваа дашаа хойд аав хоёрын ерөөсөө гээд энэ дууг YouTube-ээс болоод би өөрөө ойрд дуу хийж амжаагүй бас дээрэс нь прожект дээр ажиллаж амжаагүй болох тэр сая ямар тааш ингээд cover дуу бэлтжлээ. За тэгээд автотюн нөхөд ерөнхийдөө хамгийн чухал зүйл бол тухайн хоолойгоо ямар өнгө рүү хөрвүүлэх одоо A minor, G minor, G major, A major, F major гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэр бол хамгийн чухал байдаг. За тэгээд энэ дууны хувьд бол ямар нэгэн эффектгүй сонсч үзсэн бол ерөнхийдөө хоёр зам дээр би бичсэн. Эхнийх нь болох дээр үндсэн хоолой, хоёр дахь нь болох дээр лид буюу хойно байдаг хоолой гэх мэтчлэн маягаар энэ дууны эхний тахилтын хэсгийг би сая бичсэн. За тэгээд лид вокалын хувьд болох дээр автотюн ашигласан. За тэгээд энэ дээр болох дээр сонсч үзэх юм бол дангаар нь сонсч үзэх юм бол ерөөсөө би гонёглаагүй эрдэл нэг мэдрэмж төдийлзээ. За нэг иймэрхүү дан хар хоолой нэг иймэрдүү сонсогдож байгаа. За энэчнээс миний ашигласан автотюн гэх юм бол энэ вебсийн автотюн байгаа. За тэгээд энийг би энэ дууны хувьд болох дээр A minor дээр зөв дуурж байсан. За тэгээд автотюн ашиглаад сонсч үзэх юм бол ерөөсөө би гонёглаагүй эрдэл нэг мэдрэмж төдийлзээ гэж бодоод хайчрах чадахгүй нэ би бүхний зүгээр харан сухыг хүсэхгүй. За нэг иймэрдүү болж урчлах чинь за хэрхий роботик байгаа учраас би спидийг багасгаад нэг энэ иймэрдүү тохируулга хийгээд сонсох юм бол ерөөсөө би гонёглаагүй. За иймэрхүү сонсогдож байна. За энэ автотюныг би хөвчлэн ашиглах их дуртай байдаг. Энэ автотюн надад их таалагддаг. Бас өөрийнх нь энэ дотоод тохируулгууд нь их гоё идэг учраас хөвчлэн энэ автотюныг ашигладаг. За тэгээд Antares-ийн автотюнууд байгаа. Тэр бүгдээрээ өөр өөр дууралтын онцлогтой мөн тохируулгууд байдаг. За тэгээд ямар ч тач дууныхаа өнгөнд нь тааруулсан автотюныг өгсөн. За тэгээд equalizer тавьсан. Ерөнхий цэвэрлэх маягийн equalizer байгаа. За дараа нь ProQ-гээр нам давтамжийн X гэж илүү жоохон бүдүүн дуу маягийн болгосон. За тэгээд дараагийнх нь API-ийн equalizer. За тэгээд үндсэн equalizer. За тэгээд reverb гэсэн энэ effect оруулсан. За тэгээд мөн дээрэс нь sidechain-ээр delay оруулж өгсөн. За тэгээд delay энэ харагдаж байгаа automation буюу эффектийн автоматжуулалтын дагуу эффект маань ажиллана гэсэн. За хэдүүл сонсч үзэх юм бол ерөөсөө би гонёглаагүй эрдэл нэг мэдрэмж төдийлзээ гэж бодоод хайчрах чадахгүй нэ би бүхний зүгээр харан сухыг хүсэхгүй. За нэг иймэрдүү маягаар маш гоё сүнслэг болж өгсөн байгаа энэ дуу маань. За тэгээд үндсэн хоолойтой нь айтан хэдүүлээ хамт сонсч үзвэл ерөөсөө би гонёглаагүй эрдэл нэг мэдрэмж төдийлзээ гэж бодоод хайчрах чадахгүй нэ би
зүгээр харан сухыг хүсэхгүй ерөөсөө би гонглаагүй ердолны метро тэтэлцээ гэж бодоо хайж чадахгүй нэ би бүхний зүгээр харан сухыг хүсэхгүй. За нэг ийм болсон байгаа сая хийсэн cover дуу маань. За тэгээд та бүхэн энтэй адилхан гэрийн нөхцөлд хоолой бичиж тэрийгэ янзлж гоё дуурах талаар сургалтанд суухыг хүсвэл надтай холбогдоод миний онлайн сургалтыг аваарай. Хүн болгон сурагч болгондоо зориулаад Discord group дээр би сургалтаа явуулдаг. За тэгээд чухал гэсэн хичээлүүдээ богино маягаар нь тастаад контент маягаар хүргээд сургалтандаа оруулдаг. За тэгээд автотюуны хувьд гэх юм бол өнөөдрийн энэ дээр бол ганцхан төрлийн автотюуныг ашигласан. За тэгээд дараагийнхаас нь ямар нэгэн аливаа хамаагүй битний өнгийг олж тэрэндээ тааруулж хоолойгоо хэрхэн автотюунд хувирах вэ? За гар аргаар автотюун хэрхэн хийх вэ гэх мэтчлэн чухал айгуу гоё олон сонирхолтой хичээлүүдийг би бэлдэж хүргэж байгаа. Та орох юм бол надтай холбогдож ороорой. За баярлалаа. Өнөөдрийн өмнөгөө хичээл маань ингээд дуслаа.